Сайн байцгаана уу? Бид 11-р Г-ийн сурагчид байна. Өнөөдөр бид нар Эгрийн хорооны туужийн талаар ярилцсанаа. За, энэхүү туужид юуны тухай өгүүлж байгаа вэ? Игрийн туужийн Киевийн Русын хаан Игор 1185 онд Половцын эсрэг цэрэг авч мордон тулаад ялагдсан үйл явдлын тухай өгүүлэгдэнэ. Түүний зөрөгтэй боловч болдгүй шийдвэр цэргийн ялагдах эх орноо хамгаалах тэмцлийн гол агуулга болдог. Баясгалангаас асууя, энэ тууж яагаад чухал болсон бэ? Учир нь энэ бүтээл нь эхний Русын эв нэгдэлгүй байдал хор уршигыг харуулдаг. Эх орон жүзэл баатарлаг зан чанарыг илэрхийлдэг. Тиймээс уран сайхны үнэлгээ түүхэн ач холбогдол аль алин нь өндөр зохиол юм. Хизээ хийний тухай. За, энэхүү тууж нь 12 дугаар зуунд буюу 1185 оны түүхэн үйл явдлыг харуулсан байдаг. За, Новгород Северскийн хан Игор болон түүний хорооны дайны тухай бичсэн бүтээл байдаг. За, манай багийнхан маань Игрийн хорооны туужаас түүхэн тал нь буюу уран сайхны талаас нь авч үзсэн байгаа. Игрийн хорооны туужийг түүхэн талаас нь харвал их энгийн 1185 онд Игор хан Половц руу дангаараа довтлоод ялагдсан. Үнэн дээр энэ бүх яллагдлын гол шалтгаан тухайн үеийн Ромын ноёд хоорондоо нэгдэлгүй байсан явдлаас болсон байдаг. За, харин уран сайхны талаас нь ярил энэ бүтээл үнэхээр гоё уянгай өнгөтэй. Ялангуяа Ярославын нөхрөө өгүүлээд салхи нар мөрөнтэй хүртэл ярьж байгаа хэсэг маш хүчтэй. Зохиолч түүхэн үйл явдлыг дан баримт шиг биш харин мэдрэмжтэй яруу найр шиг дүрслэнэ. Энэ туужийг онцгой болгодог. За, та гуравд энэ Игрийн туужаас яг ямар хэсэг нь илүү таалагдсан бэ? Надад болохоор хуурын тавтас хун шиг хөвн, хуурчийн хуруу шонхор шиг дайрна, хуруунд өртсөн хуурын чавтас хун шуу шиг дуулж эхэлнэ гэдэг хэсэг. За, чамд ямар хэсэг нь таалагдсан бэ хэмээн дээ? Надад болохоор газар дээр ганц ахман гайх юмгүй одоо морд. Газарч дүү чинь бэлэн байна гэдэг хэсэг нь надад илүү гайхалтай сонирхолтой санагдсан. Над болохоор итлэг шонхор шуурган төөгдгүү эдэмхий хэрэг улайдварлуу Игор ноёны зоригт нэгтийг ирсэн учир чухам юу бол? Игрийн туужаас ийм сургамжийг олж авсан ганцаараа бүтээх биш хамтдаа ажиллаж илүү үр дүнтэй эв нэгдэл шийдвэр бол өнөө үедч хамгийн чухал гэдэг. За, юуг нь ойлгосон бэ хэмээн дээ? За, миний хувьд болохоор орчин үед энэ туужийг яг хിവэрэ хүн бүр зоригтой, хариуцлагатай байх хэрэгтэй. Гэхдээ альва ганцаараа биш, бусадтайгаа ойлголцож, хамтраж, ажиллаж шийдэхэд илүү үр дүнтэй. Эв нэгдэл зөв шийдвэр гаргах чадвар өнөөдөр ч хамгийн том хүч болно гэдгийг сануулдаг. За, баясгалаа. Чи биднэрт энэхүү Игрийн хорооны туужийн дүгнэлтийг нь хэлээд өгөөч. За, энэ дүгнэлт нь болохоор энэ тууж нь эрх мэдэлтнүүдийн эв нэгдэлгүй хувь хүний төвдөө шийдвэр гаргалт улс оронд хохирол авчирдыг сануулж чадвал ус хүчирхэгчин гэсэн сургамж өгдөг. За, одоо бид нарт анхандаа энэхүү Игрийн туужийг уншиж байхад хүндрэлтэй юм уу, хэцүү зүйл гарч байсан уу? Хэцүү зүйл бол гараагүй. Чамд заяа энэхүү туужнаас ер нь бодит амьдрал дээр болох ч юм уу хин нэгэнд ярьж өгөхөөсөн бол чи хинд илүү ярьж өгөх байсан бэ? Найз нөхд олон дүү нартаа. Баясгалаа. Энэхүү Игрийн туужин чамд сонирхолтой байсан уу? Нэг бол уйтгартай байсан уу? Үнэхээр сонирхолтой байсан. Гэтэ зарим хэсгийн болол үнээр хид уншиж ойлгосон. За, бидний хэлж чадахгүй мэргэжлийн үг хэлхүүд нэр томьёод маш нэлээд олон байсан. За, одоо тухайн тэр хүний нэр, он, за тухайн тэр ноёд хаадын бас нэлээд олон нэрнүүд байсан. За, одоо ингээд анхаарлаас нь баярлаа.